Эрдэнэ төгс санс шоу хамсаа шинжилгээний туршилтаар нотолцоо. Хүүхдүүдээ бид өмнө нь цахилгаан хэлхэ гэж юу болохыг мэдэж авсан. Тэрэнд дамжуулагч, хэрэглэгч мөн цахилгааны үүсгэр байх ёстой. Гэхдээ хэрэглэгч байхгүй бол богино албан хэмжээ маш аюултай үзэгдэл болдог. Гэхдээ энэ одоо бид тэрийг аюулгүй болгож мөн амьдрал дээр ашиглах аргыг зааж өгөх болно. Үүнд зарим нийш цахилгааны лент мөн террорын хоёр байх ёстой шүү. Заавал мөн цахилгаан утас холбогч. Гэтэ энэ хумцаг бүхүүл дотроос нь энэ зүйлийг нь гаргаж орох ёстой. Төмөр байдаг. Эхлээд хоёр ширхэг террорын зүгээ гаргаж авъя. Би гэмтвдээ болгоомжтой байгаа да. За зүгийг нь авчихъя. Эхлээд төмөр таслагчтай байх ашиглан жоохон махилгана. Дараа нь энэ гарсан ховлыг нь ашиглаад зүгээ таслана. Амархан багаж. За дахиад нөгөө. За энэ хоёр зүгээ хариу одоо цахилгааны утас холбогчийнх нь нэгэнд нь тогтоож байна. Харж байна уу? Энэ маань хоёр болцтой байдаг. Тэр хоёр болтыг нь сулж байгаад хийчихнэ. Би хариу өмнө сулцсан байсан л та. За хийж байгаад маш сайн боож өгнө. Билгэрээ гараар боход арилгах юм аа. Зас автирк хэргэлцгээе. Маш сайн боогоор хөдөлгөөнтэй болвол бидний богино холбоог ашигласан хэрэгсэл маань сайн ажиллахгүй шүү. Хүүхдүүдээ би яагаад улаан болон хар цахилгааны утас ашиглаж байгаа вэ гэхээр нэмэх болон хасах цэмгийг танихад хэрэгтэй. Харин одоо 3 ширхэг зармгийн ишийг хооронд нь цахилгааны лентээр маш сайн бүр салхааг болтол нь холдно. За болчихлоо. Харин одоо энэ хоёр зүгээ зарим ишин дээр л тогтоож өгнө. Та нар хоёулынгийн яг ингэж зэрэг барьж байгаад тогтоох маш хэцүү болохоор би нэгээр нь тавьдаг арга ашигланаа. Харин одоо энэ хоёр зүгээ дотгож байгаа махилгана. За миний хоёр террорын зүг маань хоорондоо шүрхсэн байна. Гэхдээ нэг зүүнийх нь нөхрөө нөгөөгийн хийвэл хамаагүй найдвартай шүү. Харин одоо хоёр цахилгааны утсандаа батарейгаа холбоё. За харин одоо хийсэн зүйлийнхаа энэ хоёр цахилгааны утсыг батарейтайгаа холбож өгнө. За улаан буюу нэмэгцэнгийн нэмэгцэнэгтэй. За харин одоо хасах цэнийг нь. За ингээд болчихлоо. Хүүхдүүд энэ юу шиг харагдаж байна? Төлөвтэй гүзэг. Төмөрд нь битгий гараа хүргээрээ. Гараа төлчөвдөө. За би зарим нишнүүд ашиглаад хавтнаг хийсэн. Хардаа
Та нар энэ аргыг ашиглаад юу ч хийсэн болно. Төсөө өдрийн мэдчилгээ мөн тоглоомч хийж болно. За одоо би юмаа зуллаа. За төлж байгаа үстэй харж гэнэ үү? Төлийг модон дээр юм зурхад тусалж байна. За би энэ хийсэн үйл явдлаа зурхаар шийдлээ. Жохон цэглээд. Харин одоо хийсэн зүйлээ батарейтайгаа холбоё. За болчихлоо. Хүүхдүүдээ эн чинь улаас ч байгаа үз. Энэ нь богино холболт үссэн гэсэн. Гэхдээ том цахилгаан хэрэгслүүдийн үед маш аюултай. Харин бид энийг ашиглаад төлдөг үзэг хийсэн. За. За, энэ ч үл яах вэ? Харин хүүхдүүдээ би энэ аргыг ашиглаад өмнө маш олон зүйл зурсан. Харах уу? Одоо энэ вэ? Хэрвээ хийхэнүүд мөн Чингис хаан гайхалтай. Хүүхдүүдээ та нар одоо гайхантай. Энэ надтай адилхан байна уу? Гүүч ухалтай угаасаа жоохон байх үе юм зурсан юм чи. Тэгэхээр өнөөдөр бид богино холболт хиймэл маш аюултай зүйлийг ашиглаж маш сонирхолтой багаж хийлээ. Гэхдээ энэ маань 3 байлдах учраас баг зэрэг аюул хүлдээ. Гэтэл том багажнуудаа байлдаа аюултай. Бодис амьдрал дээр битгий том багажнуудаа богино холбоонд оруулж яриа та. Эрдэнэ төгс сайенс шоу байла. Хамтаа шижлэх туршилтаар нотлоо. Дараагийн удаа бид